Тэнгис далайн дунд хайр дурлалыг харуулах Тэнгисийн ирэг дээрх 24/7-гийн парт 2-ыг ярьж өгөхөд бэлэн боллоо. Та нар маань удаан хүлээгээл байлгүй. Нөгөө харилцаанууд уулмал ноцтой болсон болохоор энэ бичлэг сонирхолтой байхыг амлаж байна. За ингээд шоврог орцгоё. Гоё мэлгэж байгаа учраас дууслан үзээрэй. Хонгор золоо хоёрын нууцхан өрөөний бичлэгнээс шинжэнгөө дэврэлдэн унтсан нь харагдана. Гэхдээ хоёр гар амар жаргалтай гоё байсан л тэргээд байна лээ. Хонгор тэгээд буувч өгснөө. Хэрвээ хэн нэг нь хасагдвал дурсах юмтай гэж авт юм да. Тийм юм бодож бэлэг өгдөм багтай ч тоо. 8 дахь өдрийн илчээр манай нацаг маань тодорсон байж штэ ч тоо. Эрлэгийн илч Монко хоёр нь Тэнгисийн эргийнхэнд ингэж хэлв. Амраа эргээ орхио явсан гэдэг мэтийг дуулган мөн өнөөдөр ч гэсэн Тэнгисийн эргийнхэнд хасалцтай өдөр гэдгийг санууллаа. Амраагийн сүүлийн захиаг нацаг уншиж өгнө. Амраа захиандаа тэгээд та нарыгаа мартахгүй баяртай гэсэн ухааны агуулгатай юм л бичсэн байгаа. Тэрийг нь сонссон жиюг нь нулимсаа урсгаж байгаа. Гэхдээ нөгөө төгсөө чинь өмнө нь амрааг хасахыг хүссэн хүмүүс дээрээ бичсэн эдэр гэжсэн да. Гэхдээ тэгсэн чинь олонний дунд өстой мундаг охин байсан өстой нэрэ мэрэ гэж мэхэд тэгж наахгүй. Өмнөх өрөөнд бүгдээрээ ярьж суугаад зүгээр л байсан. Өглөөс ирэхэд амраа овсоо болсон гэж байх шиг. Батлах баримтгүй хэлэг үгүй зүгээр л нэвтрүүлгийг орхисон одсон бэ. Энэ нэвтрүүлгийн үеэр хөвгүүд нь арай л их ардур хов базаад байгаа юм шиг харагдахгүй нөө. Охтуудаасаа илүүлэх юм ярих юм. Тэгээд камерныханд бичлэг гарч ирээд эвгүй сэвтэсэг. Манай хөвгүүд ч ухаантай да. 8 дахь өдрийн эхний тоглоомоор 2 багт хуваагдан устай бодноос зөөдөг тоглоом тоглоллоо. Дараагийн тоглоомоор устай шараар болбол тоглоно гинүдээ. Нэвтрүүлгийн зүгээс оролцогчтой норох гээд байгаа юм уу хайшин. Хонгор залуучуудаа урайлаад 100 уулзалт бол хандив босгоё доо. Өдөргээд жоо ажил төлөвлөлт авбаггүй бас амжуурахтай гэж. Энэ хоёр хасаа уйлагийн орон дээр уйлаг хүлээгээд сууж ийн. Эренгүүт нь барьж авч үнсэж үнгэж нууц өрөө өдөр хэрэггүй болсон юм шүү. За тэгээд асуулт хариултын тэмцээн боллоо. Тэгсэн чинь нөгөө төгсөж 7 тв ээж бүгдийг нэрлж чадсангүй. Гэхдээ бас хөөхөн асуултууд нь хариулсан л та. Тод золоо жив 3 бүр ерөөсөө нэг ч оролцсонгүй. Яасан байгаа юм бүү мэд. Уг нь олон талын асуултууд бэлдсэн байгаа юм да. За тэгээд асуултанд хариулахаас эцэн юм байлгүй. Тэмцээний ялагцаар төгсөө тодорх юм да. 7 тв нэрлж чадахгүй байх та. Гэхдээ тэгсэн чинь тэмцээний дараа хасаа юм хийлнэ гэд өрөнгө дагуулад болзоонд явуулчлаа шүү. Үгүй болзоонд явуулчлаа шүү. Уг нь болзоогчдоо тэр тэмцээнд ялжиж авдаг босуу. Тэр болзоон дээр хасаа чи миний энэ тэмцээнд байх утга учир байн хамт байдаг ч болоосой гэснэ. Урд нь сөөгдөн үерхэх санал тавина. Гэхдээ уйлья балмагцсан уу яасан? Зөвшөөрчлөө. Өрөнд болохоор хасаа камерын өмнө хид жүжиглээд байгаа юм шиг санагддаг гинэ. Гэхдээ хасалтын өмнө үерхэх санал тавина гэхээр нэг нь хасагдчихвал ямар далд санааг өвөртлөөд байна да хасаа минь би тааруулт ихтэй тоосох шитнэ. Тэдний яриан дундаас охтууд нийтээрээ ах хүн сонирхдаг гэж авсан. Нөгөө нацаг амраагийнхаа үлдээс оймсыг үнэрлэж яач гээд байгаа юм те. Цэтүүлэн хонгор хоёр чин сэтгэлээсээ яриа өрнүүлэхэд цэтүүлээд маань золоо ба тод хоёр таалагдчихж байгаа юм байна. Гэхдээ ерөөсөө л ийм амархан байсан байж. Тэгээд хасалтын өдөр амьд үлдэх гэж байгаа юм шиг үйлдэл хөдөлгөөн хийхгүй л гэж. Хасаагаа өмнө нь хонгорын дэвшүүлсэн санаа болох 100 арга хэмжээ зохион байгуулъя гэдэг санааг өөрийн мэд охтуудад танилцуулаад явж байгаа. Угаасаа ийм л хүн штэ. Хасаагийн хасалтын өдрийн кампанид ажиллаа явуулсан гэхүүдээ мөрийн хөтөлбөр тавиад байгаа юм ааш. Өөрийнхөө имиж стилд үнэхээр сайн анхаардаг ажгуу. Хасалтаар хонгор олон үгтэй төгсөө. Индранаар хасагдлаа. Хонгор охтуудад бол их таалагддаг байсан штэ. Тэгж бодохоор залуучууд нь нийлж байгаа тусчихлаа та гэмээр. За гэхдээ ямар бүгдийг харсан биш. Зүгээр тэг санагдаж байгаа шүү. Төгсөөгийн хувьд бол олон талд олон юм яриад яваад байсан. Ер нь л тэгэл хүүхэн шиг гар байсан юм штэ. Хит олон үгтэй дими яриад байдаг учраас хасагдаж байгаа. Харин нөгөө жиюг чинь нулимсаа туслуулан төгсөөг ярихдаа чи яалтчгүй номер 1-нд байсан. Чамааг үнэхээр санаж байна гэж битгэрээ юм болоо да чаавас. Төгсөөг явсанд хасаа хүртэл нулимс туслууллаа. Одоо тэгээд дассан сэтгэл андын хайр өөр одоо юу ч байдаг юмтэй тэр болгоно л гарсан юм байлгүй дээ. Эндрагийн хувьд бол энэ Тэнгисийн хэдэд гоёдгоор охин байсан штэ. За тэгээд ийм өөрхөн Индратаа маань догрох хүн овсоод байсан юм чинь яалтай үлээ. Хасалтын шөнө хөвгүүдийн өрөөнд нацаг цэлмэг хоёр яриад сууж байна. Яасан гэсэн хасалтын өмнө тод цэтүүлээ хоёр үнсэлдсэн гинэ. Яаж ч магадгүй ярилцаатай байсыг нь юу ч болоод байгаа мэдгүй ёо ямар юу болоод үнсэлдсэн гинэ. Нэр гэсэн үнсэлдсэн юм те. Тэрээ болохоор тод цэтүүлээ хоёрын үнсэлтийг тоохгүй байгаа л гэж ярьслага өглөө. Нацаг маань амраагаас хойш золоог сонирхон ч гинэ. Үгүй ямар яван явтлаа амраадаа үнэнч гээд байж байлтай айж биш. Тэгвэл хасагдчихжээ тийм үстэй. Дөрмийн дагуу хасалтын дараа шинэ оролцогч орж ирдэг шүү дээ. Эхний шинэ хүн бол Энки. Тэрээр Шанхайд ажиллаж амьдардаг англи хэлний багш Халзан 6 булчин ажигөө. Энэ шоуг үзээд л өөрийгөө орох ёстой шоу гэж бодсон. Өөрийгөө хүчтэй оролцогч идэг гинэ. Бүгдээрээ л ихэндээ тэгж ярьдаг юм. Дараагийн шинэ эмэгтэй оролцогчоор Содонгост ажиллаж амьдардаг Номи ажигөө. Инфлюенсер
нүүр хувиргагч, мөн ютубер юм уу да. Бас нэмэлтээр Билли буюу Бэлгүн 28 настай сингл мам. Загварын салбарт ажилладаг эмэгтэй нэмэлтээр арал дээр буужээ. Өөрийгөө болохоор санаачлаг буутай. Гэхдээ хүмүүсийг ойлгож мэдрэхтэй гарамгай гинэ. За тэгээд дөрмийн дагуу шинэ хэд маань болзонд явахдаа Энки золог Номи Хасаг Билли Нацгаг болзонд дагуулan явлаа. Билли Нацаг хоёр болзооны уур амьсгал орчин бол үнэндээ л гоё байгаа. Гэтэл Билли яагаад ч байгаа нэх ярьж өгөхгүй суугаад Нацаг чадхаараа л ярих гэж үзлээ. Энки золоо хоёрын болзоо өмнөх хоёрынхоос арай дээрээ. Гэхдээ тэгээд золоотой таардаггүй хүн байх штэ. Золоо маань хинтээ яаж харьцгаа сайн мэддэг хүн болохоор дайжгүй л өрнөх шиг. Хасаа үлдсэн юм. Номи Хасаа хоёрын болзоо яах вэ? Хасаагийн дундаж болзоо шиг л ер нь Хасаагийн ачаар хүн хэд өөрийгөө хайрлагаар дэмий юм байна гэдгийг их ойлгож авлаа да. Баярлалаа Хасаа. Хасаа өчигдөр өрнгийн өмнө согдон гуйж байсан хүн чинь бас стил флирт хийхтэйгээ. Тэгсээ болзооныхаа дараа юу гэнэ вэ? Би болзооны дөрш өрн минь байсан болоосоо гэж бодсон гэвэ. Үзэгчд маань Хасаад итгэхээр гинэ хүмүүс биш үсттэй. Гэхдээ н Хасааг бол бүгдээрээ нийлж байгаа зах бойлчих юм уу? Билли Нацаг хоёрын болзоороо буцахад Антарктидын цаг агаар шиг хүйтэн хөлдөө ажээ. Ер нь Zeri chemistry ямар байдгийг шууд дүрслэн үзүүлж байна уу гэмээр. Вилад үлдсэн хэд маань хоорондоо тоглоод Тод хожиж Трейийг сонгоод болзоонд явлаа. Хамгийн анхны болзоон дээр хоёулаа өөр хүмүүстэй уулзаж үзье гэсэндэ. Харин одоо буцаад би дээр ирж байгаа юм уу та? Аяны шууршгэл. Сэтгэл юу хүснэ мэдэргээд байгаа те. Гадуур болзон хэд маань буцан виладаа ирвэ. За тэгсэн нэг өрөөнд Жив Хасаа хоёр хоёулах нь юм яриа суучин. Зүрх сэтгэлээ нээгээд байгаа юм уу? Сэтгэл зүйн зөвлөгөө өгöd байгаа юм уу? Тэгсэн чинь нөгөө Жив сэтгэлээ ижлээд байгаа юм байна л да. Хүүрээ ямар гээжийн бэлгийн нүдгүү гэхээр Хасааг сонирхдаг байна ч тоо. Тэгснэ хоорондоо тэрвэрлдэж итэр. Тэгсэн чинь Хасаас ярилцлага өгөхтэй болохоор хэрвээ урин намайг тоохгүй байвал Жив хоёр дахь сонголт байх болно гэж авдаг юм да. Яадаг хүрвэ. За яах тавилттай ч юм лөө. Тавшир. Гэхдээ ийм хөөрхөн байж юунд хин нэгний хоёр дахь сонголт болно вэ? Манай Живг бол хоёр дахь охин л байж таарлаа да. За тэгээд оройны тоглоомн дээр нэмэх 21 асуулт хариултын тоглоом тоглоод Энкигийн body count нь 2 оронтой гэдгийг мэдэж авлаа. Хит энэ тэгээд. Хэрэг та нар иймэрдүү баримтад дуртай бол 2 дугаар удирлын 9 дугаар ангийг бүхлээр нь үзээрэй. Үргэлжлүүлээд галт хорин суугаад сэтгэлийн үгээ ярих юм байхаа. Тэгээд араар тавилтын түүхээ эдэр ярилцаад хоорондоо дотносж байгаа юм байлгүй дээ. Одоо монголчууд бол хоорондоо дотносхийн тулд тийм балиар заваа юмнуудаа л ярьдаг штэ. Хорвоо юм гэж нэр. Зоологийн бага наснаас эхэлсэн 13 жилийн үерхэл нь араар тавилтаар дуусч байсан юм байна л да. Хэцүү ч юм да. Лайфа гэж нэр. Ардх өдрийн элчээр Энки тодорчээ. Өглөөнийхөө дасгалын дараа тоглоомонд орлоо. Бөмбөгөн дээр давуу булаацалтаж тоглоно гинэ. Эрэгтэйчүүдээс Хасаа, бүсгүйчүүдээс өрн ялав. Ялагчид маань шагналаараа Хасаа Живүнтэй, өрн Энкитэй болцохоор сонгогдлоо. Хасаа тэгснэ ярьцлаган дээр Жив ирснээс хойш болзоонд явж үзээгүй. Нохоодо чамаагүй болсон гэсэн. Тэгэхээр нь Живнийг сонгоод аваад явчлаа гэж өөрийгөө тайлбарлсан юм. Гэхдээ Жив анх ирээд эхний өдөр төгсөөдөө болцсон байдаг юм да. Ер нь бол олонний өмнө тайлбар хийж байгаа, өөрийгөө өмөрж байгаа нэг тийм үннийг гуйлах гэдэг царай юм байлгүй дээ чаавас гэж. Ойлын харин Хасааг сонгосны дараа ууранда Энкиг сонгочудаа яач вэ? Ингээ нэрээ нохоо хүүхдийг ингэж гомдож болохгүй шүү дээ. Үерхчээ үстэй. Болзоогүй хоторсон хэд маань бас хөгжилтэй тоглоом тоглоод өөдсөнгүй. Ямар өөдөх гэж болзооны шоунд ирсэн биш. Ойлын Энки хоёрын болзоо руу шилжцгээе. Ойлаад татагдвал хүмүүс өөрийн ирэхгүй шүлэг уншдаг юм шиг байна дөө. Халзан Энки бүр англи хэл дээр шүлэг уншиж өглөө. Одоо тэгээд монголоор уншуулж үзлээ, англиар уншуулж үзлээ. Өрнгийн авиас ч одоо ямар ч хүнийг шүлэг уншуулах юм да. Яг уран зохиолын багш бол алах нь штэ. Хүүхдүүдээ урдаа зогсож байгаа за шүлэг уншиг. Жив Хасаа хоёрын болзоог үзвэл хит их кринжлэг магадaltaйг анхааруулж байна. Гэхдээ тэгээд Хасаа ч бүр өөртөө дурлцсан болохоор өөрийгөө л ярьж байгаа. Нөгөө Жив нь болохоор болзооныхоо дараа би надлуу ирвэл хүлээж авнаа. Өөр хүн рүү гэвэл явуулна. Тийм амар сонио харилцаа байж болдго юм уу юм савлсан. Тэгж бодвол ойлаатай үерхдэггүй билүү. Эднэрийн харилцааг ойлгох ухаан надад хайрлаач бууш юм уу. Кринж болзоо үргэлжилсээр Хасаа өөрийн брэнд асуулт болох чиний сэрлийг юу хөдлөгдөг вэ гэж нүд рүү нэгслэн харан асуулаа. Живний сарн тэгж асуудал нөгөөх нь ирмэлт гэж авдаг юм да. Бас хүрх мэдрэмж гэж байгаа юм. Яг хүний ёсноос гажих юм байхгүй л дээ. Гэхдээ энэ хоёрын кринжлэг үзэх бол надад үнэхээр л хэцүү байлаа. Тэгснэ Жив нь ойлаагаас чамааг авмаар байна эдэр. Йоо нөгөөт нь хөөрөөд чиний авахыг хүссэн хүн хүнийх болсон байвал яах вэ тэр. Тэгсэн чинь Жив гэнэ штэ те. Би өөрийнхөө хүссэн юмны төлөө явна гэж. Кринж олоорвэг. Вила тариад тод сэтүүлээ хоёр ярилцаа сууж ин. Тэгээд тэрийтэй яагаад байгаа мэдрээд асуулаа. Тэгсэн чинь тод Трейийг нээх хүн дээр тусгаж битгий аваарэ. Гэхдээ сонирхолтой хүн байсан гэж авлаа. Тэгсэн чинь сэтүүлээ. Тэрий чамд зай өгөхгүй байгаа юм уу? Тэгж харагдаад байна штэ. Гэснэ. Нааша гэсэн болгоныг чи аваад байгаа юм хаашийн. Эдэргээд энэ хоёр ч бараг хэрэлдээд байгаа юм хаашийн.
За мэдгүй. Хараадж байгаа юм шиг, хардаадж байгаа юм шиг, харамлаадж байгаа юм шиг, хатгаадж байгаа юм шиг. Тод маань бас харилцаагаа тодорхой болгоод шууд хэлж байгаа. Ер нь тодын илэрхийлсэн утганд болохоор Цэтулаг олон охтууд руу өсчихсөн юм шиг санагдсан. Бас яг тодод сайн юм шиг санагдаагүй болохоор нэг тоогоогүй гэсэн утгатай юм ярьлаа. Үнэн шүү дээ. Ер нь бол угаасаа тэгээд охин болгонд нь сайн гэд гүүгэлийнхаа харагдчихлээсэн манай Цэтулаад. Тэгсэн чинь цэлмэг нь хэрв чи Трэйийг сонирхож байвал би чамайг явуулнаа гэж авсан. Угаас эр хүн юм да. За мэдгүй. Цэтулаг ойлгох хүн байхгүй. Цэтулаач өөрийгөө ойлгох байгаа юм шиг байна дөө. Өөрийгөө ойлгохгүй хүнийг тод яаж ойлгох вэ? Нэг болонд золоо нацаг хоёр яриа сууж. Нацаг талтай байгаагаа илэрхийлээд ч явах шиг. Золоо маань уг нь өөрөөсөө ах бойр сууртай хүн сонирхдаг гэд байсан. Өөрөөс нь насаар дүү нацаг хандраад байхаар яадаг юм бол тоо. Нацаг яриагаараа найрч золоо маань шууд жүгүү гэлгүүд хичээхээр л боллоо. Болцоонд яваагүй хэдийн тоглоом маань ч гэсэн бас хардкор байгаамаа. Тойрч сууснаа хариул эсвэл шийтгүүлгээд 9 мосын юм ярьж шийтгүүлж байгаа юм да хөргөж аваас гэж. Тод хөлөөрөө банан арилгалаа, нацаг тверк гэж үзүүллээ. Бурхан минь гэж. Энэ хэдий харилцааг гэж холион бантан солио гажиг боллоо доо. Бууш юм. Ангийн төгсгөлийн дүгнэлт. Хасаа өрн хоёр уйгэж байгаа. Хасаа жиюнтэй араар нь явж байгаа. Тод Трэй Цэтулаа гурвын харилцаа мэдэхгүй. Энэ гурвын тал дээр хэн эхэлж хөдөлсөн нь болох юм шиг байгаа юм. Гэхдээ тэгээд аль нь ч хөдлөхгүй биентэйгээ хүлээгээд сууж байх шиг. Золоо харин нацагтай хичээн гэсэн хичээх л байлгүй хичээн гэдэг. 11 дэх өдрийн өглөө биендээ бичсэн захиаг хүлээж авцгаалаа. Золоо нацаг хоёр биедээ бичжээ. Били Цэтулаад бичиж тэр захианда дахин уулзсандаа таатай байна гэсэн болохоор өмнө нь уулзаж байсан нь тодорхой боллоо доо. Тэгэхээр бүр өмнө нь биелийг зусландаа гарч байхад хамаатны дүүн найзуулах Цэтулааг дагуулan ирж байсан юм бэ штэ. Тэгж л танилцсан түүхтэй юм байна. Цэтулаа харин жиюнд захиа бичжээ. За бараг шүлэг гэх юм уу дөө. Одоо захианда чи бол жиюн, чамтай эдэн жиюг, очин чамтай жээжүү. Анхнаасаа чамайг сонирхдаг байж юу гэсэн байна. Жиюн хасаа харин хасаа болохоор урандаа бичсэн. Гос болж дээ те. Амьдралаас хамгийн зөв үйлдэл нөхөө. Өөр мөн англи шүлэг уншдаг Анкигээс захиа авлаа. Тодод болохоор Трэй захиа бичсэн байна. Трейн тайлбарлаж байгаа бол Трэйн сэтгэл Тодыг хүсээд байгаа юм шиг байна лээ. Тэгээд үлдсэн хугацаанд Тодтой харилцаагаа хөгжүүлье гэж бодож байгаа гэсэн. За тэгээд Тод ч гэсэн Трэйд бичсэн ажгүй. Ингээд харилцаа нь Тод болж байгаа юм байлгүй дээ. Номи харин нацаг захиагаа бичсэн юм байна гинэ. Дараагийн тоглоом Твистер буюу алдарт хүрэлцээний тоглоомыг тоглоцоолоо. Эр имээрээ хуваагдсан тоглосон болохоор охтууд хожигдлоо. За дараагийн муулдаг тоглоом эхэллээ. Тэр нь болохоор эхний улиралд гарч байсан чихвч зүгээд чихвчэнд нь дуу явна. Нөгөөхөнд нь харин өрөөндөх яриаг сонсогддог. Хэрв энэ яриаг сонсохыг хүсвэл загасны тос уун нэг уухад 20 секунд сонсох боломжтой. Эхний хүн нацаг дээр агрессив команд өгөх гээд байдаг. Дүрсгүй гэж хэлж байгаа. Хасаа дээр бүгдээрээ л pop гэдгийг нэг зэрэг хэллээ. Охтууд маань шалиг болон флиртиг гэлээ. За тэгээд эрэгтэй хүн үнэн мөн байх ёстой. Гэхдээ охтуудад үнэн мөн санагдаагүй л гэж байна. Үний юм чи яалтай үлээд. Цэлмгийг орон гарan гэдгийг нь бүгдээрээ л анзаарсан юм байна. Жиюник гэсэн чинь бүгдээрээ байнга эксээ ярддаг гэж хэллээ. Болцооны шоунд эксээ ярина гэж одоо юу ахав те. Угаасаа насаар залуу болохоор жаахан санагддаг юм байлгүй дээ чаавас гэж. Энкиг далиж өөгтэй хөгшин ах. Мөн камерны өмнө өөр болтгол гэж. Би биентэйг одоо зөндөөл ярих юм байгаа юм байлгүй дээ. За дараагийн тэмцээнээр мөн л хүүгүүд эсрэг охтууд бүжгийн тулаанд оролцсон. Номигийн үзүүлбэрийн дараа хүүгүүд номид талтай болж эхэлж гинүү та. Били цэлмэг хоёр бас тусдаа уулзлаа. Энэ хоёр ч нийлнэ гэж худ байх та. Гаднаас нь харахаар нэг тийм мэдрэмж төрдөг дөө. За тэгээд далайн эрэг дээр морь унан явах хосууд чинь нацаг золоо хоёр байна штэ. Бас романтик. Тэгсэн золоогийн нооттой харц гараад ирлээ. Энэ харц хонгорыг сүлбсэн. Одоо нацгийг гусган дээ. Яа. Нацаг тэгээд харцанд нь явчуу даа гэж. Их хүчтэй харж байгааг та нар дэлгэснээ санаас анзаарсан уу? Тэгсэн нөгөө нацаг нь би золоотой нууцсан өрөөнд ормоор байна гэж авлаа. За ер нь бол зурагтны цаанаас үзэж байгаа та нар ч гэсэн ормоор байгааг би мэдж байгаа шүү. Трэйг тэмцээнд ялахыг хүлээсээр байтал Тод өөрөө ялаад Трэйг өрөөнд аван орохоор боллоо доо. Нэгдүгээр улирлын айконик тоглоом болох нөгөө нүдэ боосон хэд дээр очоод нэг хүний дээр ус асгаад нөгөөдхийг нь үнсдэг тоглоом байна. За тэрийг л тоглох нь байна шүү дээ. Тэрэн дээр охтуудын хувьд байна шүү дээ. Нэгдүгээр Уйлиа цэлмгийн дээр ус асгаад хасааг үнсэв. Яг тамаглахаар л байсан. Хоёрдугаарт золоо цэлмгийн дээр ус асгаад нацгийг үнслээ. Гуравдугаарт номын нацаг дээр асгаад бас нацгийг барьж аваад үнсчлээ. Бас гоё гайхтал авч штэ. Нөгөө ялгарах стратеги юм болоо да. Били харин хасаа дээр асгаад цэлмгийг үнслээ. Тод энки дээр асгаад Трэйг үнсээ таялаа. Жию харин хасаа дээр асгангуудаа энкитэй хушуугаа холбоод авлаа. За манай хөвгүүд болохоор бас их хариг авнаа. Цэлмэг Тодыг услангуудаа уйлыг үнсчдэг юм да. Найзынхаа охиныг яаж байгаа юм те.
Анхнаасаа л өрөнгө сонирхож байсан болохоор өөр охтуудыг сольж холиод байсан юм болоо да. Одоо бас арай ойлгомжтой болж гинүү да. Та нар юу гэж бодож байна? Цэлмэг анхнаасаа л ер нь ойлыг сонирхоод байсан юм шүү дээ. Тэгээд зүгээр хасаад алдчихсан болов. Хасаа өрөн дээр усаа асгаад ажиллаа. Хасаа өрөн дээр усаа асгаад ажиллаа штий. Тэгснэ золоог үнсээд наадیں۔ Ёо энэ ийм шижиг байхгүй. Би бүр яг жигтээс тоосготноо заяа. Золоог үнсэж үзье гэж бодсон гинэ. Хөөхөн золоо угаасаа хизээж хасааг тоохгүй штий. Гэтэ энэ ингээд дургу үргээд байдаг байхгүй. Бүр амар сонир хүн яг ийм нэрнгэсэн ойлыг өөлөдрөөс. За манай охтууд ер нь хасаагаас хоолоогоор шившиг. Нацаг өрөн дээр бороо оруулангуудаа золоог үнсээд авчлаа. Гүн өрөөдөө юу хийцэн бэ? Яацэн? Хүүгүүдэд ямар гэм хийцэн? За мэдгүй. Инки харин номи дээр бас хасгачлаа. Хуурай байсан болохоор насгачуу да. За тэгээд Жиюныг амтлаа. Тэгэхээр Жиюн Энки хоёр бие биентэйгээ үнсэлчихлээ дээ. Трей биелийг норгоод додыг үнслээ. Эднэр тэгтээ амар эвгүй. Хасаа угаасаа л юм шижгэн гарахгүй. Айгуу золоог үнсч идэр яах гадж байгаа юм тий. Найз хүнтэй юм байж. За дургу өрөднө өөр юмэрэ. Тэгээд Трей тод хоёрын нууцхан өрөөгөөр 11 дэх шөнө өнгөрлөө. Энэ хоёрын бичлэг бол тэгээд хизээ язааны л гэр бүл шиг байгаа юм да. Нэг ихнэр нөхөр хоёр шиг. 12 дугаар эхэллээ. Тод Трей хоёр одоо завь мэдрээ олоо зүгээр энэ нарлаасаа яв. Шөнжингөө тэврэлдэн унтж итэр. Гоё юм уу? Гоё. Хостой хүмүүс гоё юм уу? Гоё. 12 өдрийн өглөө ол таталтын тэмцээн болж эримээрээ 2-2-ороо баг болон цэлмэг биелийн хоёрын баг ялж хамтдаа болзоонд явахаар боллоо. Тэр болзоо нь хамт цэцгээр чимгэлсэн фанд орхажээ. Нөгөө үнсэлцдэг дээр цэлмэг өрөнгө сонирхдаг нь тодорхой болсон болохоор энэ хоёр ч нэх ирээдүйн нь бол нэг бүрхэг л харагдаж байгаа. За тэгээд энэ шөнө хасалт болж өмнөхөөсөө өөр төрлийн хасалтын системээр явахаар болжээ. Одоогийн байдлаар 5R 6M гэсэн хүүсийн харьцаатай явж байгаа. Тэгээд эрэгтэйчүүдийн өөрийнхөө хос болохыг хүссэн эмэгтэйг аван хосын давцсан дээр зогсохоор болов. Нацаг золоог, цэлмэг биелийг, Инки Жиюныг, Трей тодыг хасаа өрөнгө аван явснаар Номи ганцаараа үлдэж байгаа нь тэр. Тэгэхээр ганцаар үлдсэн Номи тэнгисийн эргийг орхихоор болж явахдаа нэг эрэгтэй оролцогчийг сонгож хамт явна шүү гэж авсан. Энэ ямар амар хортой тэмцээн бэ? Тэрийг хамт хасагдах эрэгтэй оролцогчийг зөвхөн Номи сонгоно гиндэ. Та нар хэнийг сонгоно гэж бодож байна? Амар гоё хүнийг сонгосон. Яа за хэллээ шүү. Номи оролцогч хасаа. Яг одоо вилаг орхино. Би энэ хасааг бол аль дээр л хасмар санагдчихсэн. Аль дээр нэг вилэг орхиж явдаг да тэр үед л бас ирэх хэрэггүй байсан байхгүй. Хасааг хасагдсанд бурхан буддаагаараа л баярлаа гэж хэлье. Бөөж юм уу. Өөлөө манаар нулимсаа зорж байгаа юм да хөөх юмтай. Дараагийн хүний хурдх ойлгосон дээр дээ. Сэтгэлээ бүр ихэр татан уйлж байгаа юм да. Нөгөө Жиюн хасааг ярихдаа оройтож ухаарч байгаа юм шиг алдаж болохгүй хүнээ алдаж байгаа юм шиг байсан. Би үнэхээр хасаад хайртай болсон байхаа. Гэж авд юм да. Хот. Өмнө нь төгсөө гэж үлээд байгаагүй лүү. Жиюгийн сэтгэл хаврын тэнгэршил юм байна дүү. Нэг бол төгсөө, нэг бол хасаа. За тэгээд дугаарын төгсгөлд хэлэхэд Номидо хасааг явж авсанд нь гүний талархал илэрхийлье гэж. 13 дахь өдрийн хилчээр золоо додоржээ. Өөлөө маань хасааг санагалзаастай чаавас. Гэхдээ зүгээр штэ. Хасаа шиг залуучууд дахин олдноо өрөн минь. Харин одоо хасаа хасагтаад гоё болж ин да. Тэнгэр цэлмээл явчлаа. Хасагсны дараа шинэ хүн орж ирдгийн адилаар Золоо Трей хоёр шууд сонгогдоод явчлаа. Золоо маань яалтчгүй best pick болоод байна уу да. Хэдэн удаад сонгогдоод явчихв. За тэгээд шоуны зүгээс шинэ хоёр оролцогчоо танилцууллаа. Эхнийх нь Дүлгөөн. Эдийн засагч, инженерээр суралцдаг нэлээд хөдөлгөөнтэй амьдралын маягтай охин байна. Амьдралын маягтай охин маань Трейг болсондоо сонгожээ. Трей маань аль хэдийн хүний хүн болчихсон учраас нэх татагдаад байх нь цаашаа өмнөхөө бодвол бас бие барьяастай. Хоёр дахь шинэ хүн нь 25 настай фитнесийн дасгалжуулагч Сумын начин махшилтэй цэнт тэнгисийн эрэг дээр маань газарджээ. Өөрийнхөө ганц бие байгаа шалтгааныг болохоор хөлдүү гэж. Тэгвэл яв. Өөрийгөө давуу талгүй сул тал нь хардамтгай, ондомтгой, за харилцааныхаа гүнжин болох юмстай юм ухааны юм ярьчлаа. Энэ одоо биенээс шал эсрэг гарав штэ. Золоо Цэндэ хоёрын болзоо бас давгүй. Гэхдээ vibe нийлнэ гэж юм байх вдэ. Золоод ямар таардгүй юм байх штэ. Хөөхөн аргалаа л өнгөрөөч байгаа юм. Үлцэн хэд маань бас өөдөхгүй хоорондоо тоглоол. Үлцэн хэдээрээ хосоороо өрсөлдөөл. Усан дотор аль баг нь илүү удаан үлдэхээр хоорондоо үзлээ. Уйлаа нацаг хоёр усан дотор хоорондоо агаар дамжуулан үдсэн гинүү. Золоог эзгүүд далимдуулаад байна уу юу? За мэдгүй. Эднээс тэгж байгаа эвгүй сэвтэй. За тэгээд мөс амаараа дамжуулдаг тэмцээн болж мөс шүлс хамаг юм дамжуулцгааж байгаа байхгүй. Энэ баг хеликобактер короныг юу байсан бол та нар яах юм бэ? 24/7 гэх юм бас эвгүй тоглоулнаа. Тэгж шүлсээ дамжуулснаар урин нацаг хоёр аллаа. Нөгөө шагнална гэсэн өмнөх шиг цэцгээр дүүргсэн вананд орох гин. Энэ хоёр золоог эзгүүд бас их л юм үйлдэж байна да. Урин нөгөө хасааг гэд уйлаад байсан. Маш хурдан мартна. Хасаагаас өөр хүн байсан бол би л уйлыг бол загнахаж шууд бэлэн байна. Гэхдээ хасааг хурдан мартаж байгаагаар нь бахархаж байна дөө. За тэгээд цэлмэг биелийн хоёр бас болзоонд явлаа. Биелид бол сэтгэл
дотроо гаргах өнцөг бол байгаа л баг. Цэлэмгийг мэдэхгүй. Инки Жиюн хоёрын дунд бас нэг учир ургачих гээл ах шиг аваад байгаа юм. Тэгтэл Инкид Жиюн хитрхийн мейжер биш санагдсан гэж авлаа. Тэгээд жижиг сажиг юм дээр ургаачдаг болохоор нь тэгж санагдсан гээл. Тэгтэл нөгөө талд Жиюн нь нөх амир Инки таалагдсан байхгүй хажууд нь байхад духгүй байдаг гээл гай. Тэгснэ шинэ хүн орж ирээсээ идэр гэж мэгээ. Жиюн бол Жиюг л юм да. За тэгээд шинэ хоёр маань болооноос ирээд сүрэгтэйгээ нэгдлээ. За өөй, энэ шүнжтэй эротик бүжиг үжиглэж өндөрлөх юм гинүү? Ийм төрлийн бүжиг үзэх дуртай бол дугаараа бүглээр нь өөртөө үзнэ үү. Трек зэтүүлээ хоёр хөөрхөн байлаа гэж. Ингэж л 13 дахь өдөр өнгөрөв. Цаашаага юу болсныг яриулмаар байвал subscribe дараад лайк харамгүй хайрлаарай. Дараагийн дугаараараа уулзлаа түр баяртай. Илүү хурдан үзмээр байвал комментор хэлээрэй. Өөр ямар шоу оруулмаар байгаагаа ч гэсэн санал хүслээр комментэн дээр бичиж бодё шүү залуусаа.